Удушамтикаараа ястрэй бисгүүс бадарчин жаргалмаа өнөөдөр штаб хүнд оролцож студиэр парашют хөрлөгшөн амтыг болсон байгаа нь дуулах хөлөөс хүртэлсэн тохиоллоо. За. Тэгэхээр өнөөдөр арслан мөсөлт хороо хуралдаж байна тийм ээ. Тэгэхээр таны бас Монгол улсын ирэх хэсэгт нэр дэвшүүлсэн ихэнх сонирхолтой санагдаж байлаа. Олон нийт ч бас сонирхон хүлээж авсан баг. Чухам яагаад гадуур байсан ч таныг хурлаас улсаараа арслан бүлэгдэр ирэх хэсэгт нэрийг дэвшүүлсэн бол та юу гэж хүлээж авсан бэ? За арслан бүлэгдэр бол нэлээд хоногийн өмнө бол үндэсний зөвлөлт хоролдоод арслан бүлэг бол одоо иргэшэд бол засгийн газар байгуулах ийм ажлыг хийх ёстой, яаралтай нэг хийх ёстой гэсэн тийм тогтоол гаргасан байна. За энэний дагуу бол арслан бүлэг оролдоод 3 хүний нэр дэвшээ. За сайхан бэлэг гişүүн, амар жаргал гişүүн, тэгээ миний бид гоо дэвшсэн. За тэгээ хуралдаа тухайн өдрөө бол бас хоорондоо ярилцах шаардлагатай бас ерөнхийлөгчээрээ зөвшөөрөх шаардлагатай гэжсэн тул ингээ хурал маань сунжаад маргааш нь үргэлжлэжээ. За яг тэр хурал дээр бол нийтдээ 27 гишүүн орсон. 30 гишүүн орчихсоос 2 гишүүн гараа явсан байсан. За сайхан бэлэг гишүүн бол орж ирээгүй. За манай амар жаргал гишүүн байсан, би байсан. За битээ бол бас одоо асуулт асууж, за цааш засгийн газрыг тулгуурлуулаа яаж ажиллахлаа бол бас хариулт авч ярилцаа. За энэ дараа бол бас би бол шийдвэр гаргасан. За ер нь бол нэрээ татхан зүйтэй байна гэж нэрээ татсан. Амар жаргал амжилтыг хүссэн шүү дээ, тийм ээ? Тий. Амар жаргал та ямар итгэлийг хүлээлгэж байна? За амар жаргал гишүүн бол өмнө 1996-аас 2000 онд бол 1 жилийн хугацаатай бол ерөнхий сайдын ажлыг хийж ирсэн. Тий. Тэгээ өнөөдөр бол одоо бас нэр нам практиктэй энэ зүйл хүчлэгүүгээр улс орны эдийн засаг бол нэлээд хүндэрсэн байна. За нэлээд одоо тийм эрчтэй хүчтэй ажиллахгүй бол болохгүй болсон юм цаг үе байна. Тийм учраас бол одоо та бас энэ ажлыг бол нэлээд эдийн засгийн өөдөн татаж бас нам практик тэргэлгүйгээр Монгол улсын төлөө ажиллах шаардлагатай шүү гэдгийг хэлээд би бас нэрээ татсан. За одоо энэ үед бол бас одоо эдийн засгч байна, туршлагатай хүн байна. Өөрийнхөө одоо тухайн үедээ хийж бодсон юм хийж амжаагүй бол одоо ер нь бол бас засгийн газраа намаа бол нэлээд шүмжилж ирсэн юм л хүн л дээ. Тэгэхээр бид нэр одоо бас амар жаргал гишүүндээ бас ажиллах боломжийг өгөөд Монгол улсын их ашиг ард түмний төлөө ажилласаа гэж бодсон. Арслан бүлгийн хуралдаан явж байгаа тэр цаг үед их хурлын шид өөрсдөө дотоосоо мэдээлэл өгөхдөө арслан бүлэг анхудаа фракцгээр хуралдлаа гэдэг зүйлийг тийм фракц ашиглахгүйгээр асуудлыг шийдвэрлэж чадлаа гэдэг зүйлийг ихээхэн онцолж түүндээ омгшиж мэдээлэл өгчихсэн л да. Фракцийн зөрчлүүд яагаад ингэ хурцтай байна? За ер нь бол бас фракц гэдэг зүйл бол одоо үжил бодлогоороо итгэл үнэмшлээ тийм бас тухайн танил талаараа ингээд нэгдсэн юм байдаг л да. Энэ практик гэдэг зүйл бас бус орны намууд ч гэсэн тийм улс төрч гэсэн байдаг зүйл. Манайд бол энэ байдал бас байгаа. Альчсан намд бол тийм жишээлбэл одоо би бол моо практик явна тийм ээ. Одоо манай амар зорилго гишүүн бол мүүдэн практик явж ирсэн. Сүүлдээ бол одоо намаасаас тийм гарын хурлаасаас гарын практик гэж ингэж ярьж ирсэн. Тэгэхээр яг энэ онцгой үед бол энэ хүнийг ажиллуулад үзэх зүйтэй. Гэхдээ нөгөө талаар бол бас өнөөдрийн нөхцөл байдал бол бас тийм шаардлагатай шийдвэрүүдийг гаргах тийм ээ. Урд нь гаргадаггүй байсан тийм одоо энийг гаргах юм шаардлагатай юм үе болчихно л доо. Тухайлбал та хэд мэдэн тийм ээ. За 2000 оны үед бол Оросын холбооны улс бол маш хүнд байдалд орсон байсан. Тэгэхэд бол одоо Путин гэдэг хинэж танихгүй хүнийг гаргаж ирээд улс орныг одоо Орос орны улс тэр тухайн үеийн одоо хэцүү хүнд байдлаас нь гаргаад ингээ 10 хэдэн жил яваад өвдөг хүрсэн байгаа. Гэх мэтлэнгийн юм шийдвэрүүдийг гаргадаг. Тухайн үеийн одоо түүхэн нөхцөл, тухайн үеийн цаг нөхцөлөс байдал шалтгаалаад намаа бодохгүйгээр, практика бодохгүйгээр тийм улс их орныхаа их ашиг бодоод шийдвэрүүдийг гаргаад тэр хүн тэр итгэлийг хүлээгээд одоо бас ажиллаад тэргүүрээ бас одоо тухайн нөхцөл байдлыг өөрчлөөд ингэж явах ийм үе байдаг.